За та бүхтэй өнөөдрийн минь төргийа. За ингээд бид нар бас ингээд эх оныхоо төсвийг хилцээ сууж байна. Тэгээд төсвийн ингээд хөрөнгө оруулалтыг харахаар манай энэ улсын төсөв бодол ер нь нэг юм сонгуулийн жилээр л нэг айхтар болон төсөл хөтөлбөр тавьчихдаг. Тэгээд нэг 2-3 жилдээ л нэг тэднэрийг л дуусгах гад л ингээд ядаад байдаг л ийм төсөв болчлоо л доо. Одоо ийм тойргоос ер нь хизээ гарах юм бэ? 24 онд эрхэлсэн маш их төсөл хөтөлбөрүүд байна. Тэгээ өнөөдөр бид нар яг тэдрийг л дуусгах гад л шинэ юм тавих гад тавьж чадахгүй. За 1000 одоо сайхан нэршил өгөөд энэ жил юуны жил, энэ жил тэрний өмнө жил гээд тэр асуудлуудаа шийдэж чадахгүй хэмжээнд очичоод байгаа юм л та. Тийм болохоор бид нар одоо энэ ер нь тамийн тоогоноос ер нь хизээ гардаг болох юм бэ. Сангийн ам энэ дэр ер нь одоо тэгээд энэ 3 жил гэдгийг одоо бас айгүй утгагүй байна. 20 км замыг 3 жил барина. 200 км замыг 3 жил барина гэдэг. Одоо нэг зарим юмнуудыг бол нэг жилд нь багтаагаад барьж боломжтой юмыг бид нар бас ингээд заавал ингэж хуваагаадах ямар хэрэг вэ? Энд чинь бүр зардал нь өсөд энээсээ болоод одоо ингээд баахан араас нь магадлал болол явдаг ийм төвхтэй асуудлууд үүсчлээ л дээ. Тэгэхээр энэ дэр одоо ер нь бас ямар бодолтой байдгийг бас сангийн яамнаас бас тодруулж асуумаар байна. За тэгээд энэ улсын төсөв дээр ер нь орон нутгийн шин чанартай хөрөнгө оруулалтууд маш их явж байна. Ер нь бид нар орон нутгтай эрх мэдлийг нь ер нь хизэнээс өгдөг болох юм бэ? Бид нар их хурлаар бид нар нэг сумын багийн одоо байрны асуудлуудыг хүртэл яриад байгаа байхгүй юу? Бид нар яг үндэ мэдэхгүй шүү дээ. Тэр би бол одоо зүүн бүсээ сонгогдсон их хурлын гишүүн. Баруун аймгийн тэр багийн төвийн барилга яг ямар хэрэгцээ шаардлагатайг бид мэдэхгүй. Тэгээ энийг бид нар одоо их хурлаар хэлсэн гэдэг чинь айгүй утгагүй болчиход байгаа юм л да. Орон нутгийн шин чанартай хөрөнгө оруулалтыг бид нар ер нь орон нутгийн төсвийг ер нь нэмэгдүүлээд цаашдаа явах хэрэгтэй үстэй. Энэ рүүгээ ер нь хизэнээс явдаг болох юм бэ гэж бас асуумаар байна. За одоо тэгээд энэ жилээс ч одоо нийгмийн асуудал болоод байгаа энэ эмч багш нарын цалинтай холбоотой хүн болгон л ярьж байна. Энийг бид нар заавал шийдэх ёстой, цалин нэмэх ёстой. Тэгээ гишүүд болгон л одоо дор бүрнээл хаанаас их үүсвэр гаргаж болох уу гэд өөр өөртөө судлаад явж явах шиг байна. Энэ хүрээнд бас хэд хэдэн гишүүдтэй хамтраад зарчмын зөрүүтэй бас одоо санал гаргаад явж байгаа. Энэ байнгын оргоор бас өнөөдөр санал хураалт явна. Тэгээ энэтэй холбоотойгоор би сангийн яамнаас бас тэр нэг тодорхойгүй байгаа нэг юм тодруулмаар байна. Хавсралт 14 дээр байгаа. Нэг удаагийн тэтгэмж шагнал урамшууллын тэр 11 тэр бөмбөгцөн. Энэ ер нь яг юу юм бэ? За тэтгэмжийг бол ойлгож байгаа. Гэхдээ ард нь ингээд шагнал урамшуул гэдээ байгаад байгаа байхгүй. А тэнгууд тусдаа бас ингээд нэм шагналын төсөвгээд бас тусдаа байгаад байгаа. Энд ингээд давхар бахан шагнал гээд тавьсан байгааг бас тодруулж өгөөч. За хариулт энэ дээр сангийн ам. За Бямсургийн гишүүний асуултанд хариулъя. Сангийн ам хөгжлийн санхүүжилт хөрөнгө оруулалтын газар дэлгэр жаргал. За тэгэхээр төсвийн хөрөнгө оруулалтын хувьд бол урсгал зардлаас ялгаатай хэд хэдэн онцлог одоо дээрэс нь хуулийн шаардлагууд байдаг. За 3 жил гэж хууль дээр одоо 29-р зүйлдээ бид нэр 3 жил багтаан гэдэг өөрөө заалт нь заавал тухайн туслах хэмжээ 3 жил гэсэн үг биш. Хамгийн дээдлийн хугацаанд 3 жил хэрэгжиж дуусгах шүү гэдэг ийм заалт байгаа. Энэ өөрөө маш олон төслүүдийг одоо бага санхүүжилтээр эхлүүлээд олон жил явахаас ингэж хамгаалж энэ заалтыг оруулсан. За энэ хүрээндээ бид нар ялангуяа 26 оны төсвийн төсөлтөөр байгаа төслийн тоовол 24 оныг харьцуулбал 2 дахин буурсан буюу одоо нийт 579 төслийн 430 одоо шилжих хөрөнгө оруулалтууд байгаа. Өөрөөр хэлбэл дийлэнх нь 24 онд эхэлсэн одоо 26 онд дуусгах явж байгаа. За хөрөнгө оруулалтуудын ялгаатай гол асуудал бол бид нар олон улсын байгууллагуудаа хамтраад яг энэ эрэлт хэрэгцээ хаана за тухайн салбаруудад тулгамж байгаа асуудлууд руу илүү төсвийн хөрөнгө оруулалтуудыг чиглүүлэх ийм зохицуултуудыг 22 оноос хийсэн. За энэ хүрээнд 3 сараас эхлээд ингээд иргэдээ санал аваад сум дүүрэг аймаг гэд төлөвлөлтүүд маань явдаг. Нөгөө талдаа орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаа зарим ачааллуудыг ингээд чиглүүлэх юм хуулийн зохицуултууд хийсэн. Гэвч одоо хэрэгжилтэн дээр ямар асуудал гарч байгаа гэхээр нэгжийн тухай хууль 2021 онд өөрчлөлт ороод нийгмийн 5 салбарын их засварыг орон нутгийн төсвөөр хийнэ, улсын төсөв хийхгүй. За төрийн эмнэлтийн хуулиар
жижиг одоо орон нутгийн хог хаягдлын асуудал, орон нутгийн жижиг замуудыг орон нутаг хийнэ гэдэг ингээд хуульчсан боловч зарим орон нутгууд маань татаас авж байгаа учраас энэ жижиг асуудлуудаа ч шийдэж чаддаггүй. Тийм учраас одоо яг төсвийн онцлог энэ байдлаараа бол улсын төсвийн хөрөнгө оруулалт өөрөө яг нийт 330 сум 21 аймаг энд нийгэм болон дэд үтсийн салбар тулгамж байгаа асуудлыг шийдвэрлэх гол их үүсвэрнг болоод байгаа. За цаашдаа яг бид төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төслийг боловсруулж байгаа. За энэ дээр ялангуяа 26 оны төсвийг бид нар зөвхөн улсын төсөв гэж харахаасаа илүүтэй ерөн салбарууд дээр нийт их үүсвэрээр ямар хөрөнгө оруулалтууд хаана хийж гин, төрийн өмчт компаниуд ямар хөрөнгө оруулалт хийж гин, хувийн хвшил ямар хөрөнгө оруулалтууд хийдин гэдэг том одоо их үүсвэр зураглаа гаргаж агаад яг улсын төсөв хаан дутагдаад байгаа тэрлүү юм чиглүүлэхийг илүү их ирмэлцэж юм баримтлсан. Цаашдаа төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийг 11 сард өргөн бариад батлуулвал яг нөгөө таны хэлээд байгаа орон нутгаараа бид нар яг ийм асуудлаа шийдэе. Улсын төсөв өөрөө ингэж одоо хөрөнгө оруулалтуудаа хийгээд ялангуяа хөрөнгө оруулалтын төслүүдийг 5 түвшинд ангилаад мега төсөл гэж ямар төслөө хэлэх юм, ямар хугацаанд хэрэгжих үү гэдэг ийм зохицуултыг хууль эрхцэн хувьд нас хийгээд ингээд төлөвлөө явж байгаа. За баярлалаа. Гүц хариулах юм уу? За микрофон энэ дэр. За сангийн амсанжидаарч гишүүний асуултанд хариулъя. За тэр хавсрал дээр байгаа шагнал урамшуул гэдэг эдийн засгийн ангиллаас бол нэр нь бол тийм болчиход байгаа. Ер нь бол юу гардаг вэ гэхлээр бол үйлдвэрчний хэвлэлтэйгээ тухайн байгууллагын байгуулсан гэрээ гэж байдаг. Одоо төлөөний өрсөсний дэмжлэгч байт юм уу те. За эсвэл одоо шагнал урамшууллын баг зэргийн мөнгө бол байдаг. Жишээ нь салбарын тэргуунчдын мөнгө авах юм бол 100 сая төгрөг ч гэдэг юм ийм байдлаар. За тэгээд тэр 11 тэрбум төгрөг бол нийтдээ улсын төсвийн 4200 орчим байгууллага байгаа. Тэр бүх байгууллагууд дээр задраа сухлаар 2 сая 3 сая ч гэдэг юм уу жилийн хэмжээнд тиймэрхүүл мөнгөд. Тэгэхээр бүх төрлийн албаагчд бол тэндээс одоо авдаг зүйл биш. Нөгөө үр дүнгийн урамшуул бол тусдаа цалин дээр бол явчихж байгаа ийм зардал байгаа даа.